Сайн байцгаана уу? Та бүхэндээ гэгээ өдрийн мэнд хүргэе. Астроос Олон байна. 2026 оны 8 сарын 18-ныхаа 6 мэдээллийг хуваалцах гэж байна. За, мигмар гариг маань болж байгаа. Ангар гариг иргэшээдэг өдөр. Тэгээ өнөөдөр цөмөрөө нэг зүйлийг хүчээр барьж үлдэхээсээ илүүтэйгээр юуг дуусгах ёстойгоо ойлгох хэрэгтэй. Тэгээ юуг цаашаа авч явахаа айгүй зөв тодорхойлж сонгох юм бол бид нарт эмтэй байх юм өдөр байгаа. Зарим зүйл ингээ бидний амьдралаас алга болж байгаа мэт харагддаг ч гэсэн яг үнэндээ бол ингээ дараагийн зүйлдээ орон зайгаа ингэж бэлдээд гаргаж байдаг байгаа. Сүнслэг утгаараа цөмөрөө яаж ойлгох вэ гэхээр ингээд бидний амьдралд тийм үү бүх зүйл ингээд бидэнтэй ингээд үүрт хамт явдаггүй, явах алба бас байдаггүй. Зарим ингээ хүмүүс бидэнд ирээд хайр гэж юу болохыг мэдрүүлдэг, заадаг. Зарим нөхцөл байдлууд бидрийг өөрхөн хязгаараа мэдэрэй гэдгийг бас зааж өгдөг. Зарим бидний гаргасан алдаанууд дахиж юуг сонгохгүй байхыг одоо зааж өгдөг тийм ээ. Тэгээд тухайн тэр зүйлүүд үүргээ гүйцэтгсэн бол бид нэр тэр гүйцэтгээ дууссан байгаа зүйлийг хүчээр бариад байх юм бол шинэ зүйл бидний одоо амьдралд орж ирэхгүй гэдгийг ингээ сануулж идэг. Тийм учраас өнөөдөр цөмөрөө одоо энэ зүйл миний амьдралд одоо хүртэл үн цэнтэй байгаа учраас би байлгаад байгаа юм уу? Эсвэл би зүгээр л тасчихсан болохоор энэ зүйлийг би бариад байна уу гэдгийг бас өөрөөсөө асууж нэхлэх юм хэрэгтэй юм зөв өдөр байгаа. За юу хэлэх гээд байна вэ гэхээр бид нар ингээд ирээдүйд тийм үү одоо өнөөдөр байгаа зүйлээ яг ирээдүйдээ зориулж хамт байгаад байгаа юу үгүй юу гэдгийг л нягтлах хэрэгтэй гэдгийг хэлээд байгаамаа. За тэгэд энийг бас одоо яс юутай холбогдсомор ойлгож болох вэ гэхээр өнөөдрийн одоо өдрийн тоо маань тоонцгаагаар тийм ээ 2026 оны 8-18 ингээд бүх тоонуудаа задлаад өөр хооронд нь нэмээд гаргаад ирэх юм бол 27 гарч ирж байгааз. За 27-гаа ингээ хураангуул нь 2 дээр нэмгэн 7 гингууд 9-тэй гараад ирнэ. За 9 тооны энерги маань өөрөө ямар бэлэгдэлтэй энергитэй вэ гэхээр дууссан зүйлийг дууссан гэдгийг хүлээн зөвшөөрөө гэдгийг хэлж байгаа байхгүй юу? Одоо эн чинь ингээд дуусгалт, уучлалт, тавьж явуулах, одоо туршлагаасаа ухаарл авах, нэг мөчлөгийг хаах, илүү өргөн өнцгөөс хараараа гэдэг юм энергиудыг агуулж явж байгаа гэсэн үг. Тийм учраас цөмөрөө одоо тий би яг юунаас юуг сурах хэрэгтэй байсан юм бэ гэдгийг цөмөрөө аягүй сайн харж амьдрах хэрэгтэй юм өдөр байгаа. Тэгээд сургамжийг нь авсан үед тийм үү өнгөрсөн зүйл бидрийг дахин татах юм шаардлагагүй болчдөг ойлгомжтой байна уу манайхаа. Одоо жишээ нь бид нар ингээд юм сурахгүй байгаад ах юм бол сураад өгөөч гээл дахин шалгалт бидний амьдралд орж ирээд байдгаа гэсэн үг байхгүй юу? За дорны таллаар алах юм бол тийм ээ одоо өнөөдөр ч одоо хулган өдөр болж байгаа. Хулган өдөр чинь одоо хулган бол өөрөө айгүй тийм ажигч боломжийг мэдэрдэг, нөөцөө зөв ашиглаж чаддаг ийм гоё одоо үндсэн загвар нийтлэг юм энергитэй байдаг шүү дээ. Тийм учраас бас өнөөдөр одоо хуучнаа тийм үү зүгээр нэг хаяад хоосрох биш харин ч цөмөрө дараагийн алхамдаа яг хэрэгтэй зүйлээ ялгаж авч үлдэж чадах ийм гоё дэмжсэн энергитэй өдөр байгаа. За анхаарах жилтэнгүүд маань тэгээ одоо морь жилтэнгүүд маань байна. Одоо морь жилтэнгүүд маань хит их бити яараарай. Сэтгэл хөдлсөн үедээ шууд шийдвэрүүдийг бити гаргаарай. Хэрэггүй моргаанд битгий орооцолтоорой. За ялангуяа та нар маань одоо хурдан одоо байх биш харин зөв байх нь та нарт маш том давуу талтай байх болно. За сарны үеийг та нартай харуулах гад би бэлтжсэн байгаа. Дэлгэцийг харах юм бол одоо биднэрт одоо waxing crescent moon болж байгаа байхгүй өсөж явж байгаа одоо сар маань гэсэн өсөн нэмэгдэж буй хавирган сар маань гэсэн үг. За энэ маань ингээд та нар харж байхдаа тий одоо юу харж байгаа сар маань ингээд өсөж байгаа болохоор яагаад одоо 9-ийн тоотой бэж ээж одоо 9-ийн тооны энерги бэж ээж энэ хоорондоо энэ хоёр чинь хоорондоо ингээд зүрх юм биш үү гэж бодож магадгүй. Гэхдээ энэ хөө цаад санаа нь болохоор бүхнийг орхих биш тийм үү? Ургуулахыг хүссэн зүйлдээ зээ гаргаараа гэдэг юм энергитэй айгүй гоё нийцэж орж ирнэ. За энэ хүү тэгээд одоо өсөн нэмэгдэж буй хавраган сар маань тэнгэрийн зураг дээр харж байгаачлан яаж яана вэ гэхээр одоо жинлүүрийн энэ хүн ордноосоо хилэнцгийн орд руу орж ирсэн байгаа та бүхэн маань харж байна тийм үү? Жинлүүрийн ордод байхдаа ингээд эвтэй бай гэдэг хилэнцгийн орд руу ороод ирэхээр яг үнэн нь юу юм бэ гэдэг юм бэ гэд бид нэг асууж эхэлдэг байхгүй юу? За ингээд асуугаад ирэнгүүт ямар энергиуд холбогдож орж ирдэг вэ гэхээр биднэрт байсан ингээд хуучин мэдрэмжүүд сэтэрж болдог. Хин нэгний ганцхан үгний цаана байгаа утгыг аягүй сайн ойлгож ирдэг.
нуугдсан асуудлуудыг бүр ойлгох хүсэл төрж ирдэг. Тэгээд харилцаанд илүү гүн хариултуудыг ингээ хүсээд ирдэг. За тэгээд энэ гоё гүн мэдрэмжүүд орж ирлээ гээд бүх мэдрэмж үнэн гэсэн үг бас биш шүү манайхаа. Тэгээд тийм учраас нэлээд сайн нухацтай мэдрэмжтэй хандаарай. За тэгээд энэ гоё өсөж байгаа хилэнцгийн ордод орсон гүн сар маань яаж ийнө гэхээр анхаарах энергитэй холбогдож байгаа. Дэлхийн ван гарагтайгаа холбогдчихлоо. Энэ би ингээд нугаан зэрэг дотор асаачих. За энэ дэлхийн ван гараг минь өөрөө хүчийг, хяналтыг, бидний далд айдсыг юмтай ингээд зууралдаж байгаа зууралт, ховролт байгаа бүхнийг ингээд бас байхгүй болгож чаддаг ийм айхтар сэтгүүдийг хөдөлгөж чаддаг ийм энерги байгаа шүү дээ. За тийм учраас биднэрт ингээд жижигхэн зүйл хүртэл яагаад юм бэ? Юу нуугаад байгаа юм? Би ингээд учрыг нь олно гэсэн юм биднээс ингээд хүчтэй реакцууд ингээд өнөөдөр гарч иж магадгүй. Тэгээ эн чинь ингээд цаагаараа 9 тооныхоо энергитэй давхар ингээд ажиллагаанд ороод энерги нэгтгэждэг гэсэн үг. За тийм учраас цөмөрөө бити өнөөдөр бүгдийг хянах гэж дайраараа манайхаа зарим зүйлийг цөмөрөө ойлгоод тавьж явуулах нь ингээд энэ өдрийн хүч нь өөрөө байх болно. Гаргалгаа нахгүй юм манайхаа. За энэ ингээд айхтар энерги байжсэн чинь бас гоё энерги байгаа. Энэ хүү сар маань өөрөө энэ ангараг гаригтайгаа ногоон дотор байгаа гоё эерэг энерги болоос үүсгэж харж байна тийм ээ. Улаан энэ ангараг гариг маань энэ сар маань энэ хоёрын хооронд байна. Энэ ингээд улаанаар трен явж байгаас эерэг энерги холбоос байхгүй юу. За тэгэхээр цөмөрөө яах вэ гэхээр за би юу мэдэрч байгаа юм бэ гэж цөмөрөө мэдэрч जैन тийм үү. За тэгэнгүүт би яг юу хийж болох юм бэ гэдэг айгу гоё зөв энерги зөв үйлдэл хийх бүрэн боломжтой. Гоё ингэж гоё хуурж орж ирж байгаа гэсэн. За тийм болохоор өнөөдөр цөмөрөө орон гэрээ цэгцлэг хоошлуулсан ажлуудаа хийж дуусгах өөрийнхөө хэл хязгаараа тайван хэлж чадах өшөө дээрээс нь гэр бүлийн асуудлуудаа бодит шийдэл гаргахад бас ээлтэй байгаа. Тэгээд өнөөдрийн гол дүрм юу байх вэ гэхээр уурлаж байхдаа бити үйл хөдлөл хийгээрэй. Яг ойлгосныхаа дараагаар үйл хөдлөл хийх юм бол өнөөдөр цөмөрөө амжилттай амьдрч чаднаа. За ингээд гоё энергийн дараагаар дахиад анхаарах энерги бас хэлье. За энэ ногоон цагт дотор байгаа ангар гариг маань яаж өнө гэхээр далаван гарагтайгаа бас л анхаар гэдэг нэр холбоотойгоор хүчтэйгээр байсаар байгаа. Өчигдөр ярьжсэн та бүхэн мэдж байгаа тийм ээ. Яарсан мэд санагдаж байгаа бол бити үйлдэлийг хийгээрээ хүний санааг буруу ойлгочихвээ, өөрийнхөө хүссэн зүйлээ бодит гээд буруу дүгнчихвээ, төсөөлчихвээ манайхаа эртэл гарах бүрэн боломжтой байгаа. Таамаг дээр шийдвэр бити гаргаарай. Мэдэхгүй байгаа бол мэдж байгаа юм шиг бити хариулаараа манайхаа. Яагаад гэвэл та бүхэн хүчтрийн мэдээлэл уншсан бол андуурж эндүүрэх энерги тэр чигээрээ хിവэрэ байсараа байгаа. Энэ нэрчин сарнаагүй байгаад байгаа байхгүй юу? Тодорхойгүй зүйл дээр үйлдэлийг бити хийж ороорой гэсэн үг. За тэгээд харж байгаачлан бууд гариг маань тийм үү яаж юм нөхөр санчир гаригтайгаа муу адилхан эерэг энерги холбоостой хിവэрэ байгаа. Өчигдрийн энерги сонсч байсан бол та бүхэн бүгдээрээ энийг мэдж байгаа байх гэж бодож байна. Цөмөрөө баримтч хөөтэй гоё шаалгах, бодлуудаа зэгцлэх, юмаа төлөвлөх, хариуцлагатай ярьж чадах юм бол бид нэр үр дүнтэй байх бүрэн боломжтой. За тэгээд дахиад өчтөр байсан энерги маань байгаа учраас би дахин нушихгүй өчтөрийн зүйлийг дахиж ярихгүй бай гэж бодож байна. Тэр нь юу вэ гэхээр бидний жинлүүрийн ордод байгаа Венус суур гариг маань яаж өгнө гэхээр бархас байд гаригтайгаа бас гоё эерэг энерги холбоотой байгаа тийм ээ. Бидний гоё харилцаа сайжрах, эвлэрч чадах, бүтээлч байдал, бидний нийгмийн холбоо, сайхан боломжууд төр бүгдээр нь гоё энерги холбоос байгаа. За тэгээд үзээгүй байх юм бол хүчтрийн мэдээллүүдээ үзэх юм бол яг миний сайн ярьсан мэдээллүүд илүү их тодорхой байгаа шүү манайхаа. За өнөөдрийн анхаарах ёстой илүү их чухал цагууд маань өглөөгийн 7-оос 11 цагийн хооронд тэгээ 1-ээс 3 цагийн хооронд байгаа. Илүү их анхааралтай байвал зүгээрээ гэсэн үг. За тэгээд анхааралтай байх ёстой ордууд маань Хилэнц, Хумах, Мэлхий, Арслангийн ордууд маань байна. За ялангуяа Хилэнцийн ордууд маань сэтгэл хөдлөлөө өөрийнхөө хүч болгоорой. Гэхдээ бити их юмыг хардаарай. Хумхын ордууд маань өөрийнхөө хяналтан дотор чи юу байх вэ? Өөрийн чинь эрх чөлөөт хүрэгт чинь яг юу байх вэ гэдэг энэ хоёр асуудлууд дээр энергиуд хөдөлж магадгүй тэдрийгээ сайн анхааралтай нухацтай хянж шалгаарай. Мэлхийн ордныхан маань болохоор өөрийнхөө мэдэрсэн зүйлийг бодот үйлдэл болгож чадах юм бол агцтай байж чаднаа. Харин Арслангийнхан маань өөрийнхөө хүсэл болон бодит нөхцөл байдал хоёрыг ялгаж залах юм бол илүү их амжилттай амьдрах боломжтой.
За өнөөдөр цөмөр анхаарах биеийн хэсэг гэх юм бол зүрхийн анхаарыг өөрийнхөө арцгийг нөхөн үржихүйн тогтолцоогоо анхаарья. Өнөөдрийн ивэлтэй өнгө нь улаан өнгө байгаа, гүн улаан өнгө бас байгаа. За тэгээд өнөөдөр цөмөр хийх ёстой ажлуудаа хийж дуусгая. Баримт болон мэдрэмжээ ялгаж салгая. Хэрэгтэй зүйлдээ бодит алхмуудыг хийя. Гомдлыг, айдсыг эсвэл хуучин бодлуудаас аль нэгнийг тавьж явуулж чадах юм бол амжилттай амьдрах боломжтой. За тэгээд анхаарах зүйл гэх юм бол одоо хардаад байгаа зүйлээ үнэн гэж бас битгий бодоорой. Хариултаа авах гэж те өөрийгөө бусдыгаа одоо битгий их дарамтлж шахаараа ягаад вэ гэхээр эн чинь дэлхийн вангарыг маань байгаа болохоор ийм дарамтлах шахах энергүүд байгаад байдаг учраас нэлээд бодолтой зөөлөн хандахыг бас хичээгээрэй манайхаа. За ингээд бичлэгийнхаа төгсгөлд хамтдаа өнөөдрийнхөө өгөн заслуудыг хэлцгээе. За сайхан тайван гүнзгий амьсгал аваад шууд хэлж эхэлье. Би амьдралдаа үүргээ гүйцэтгсэн бүхнийг талархалтайгаар тавьж байна. Өнгөрсөн бүхэнд надад сургамж, ухаарал, хүч өгсөнд талархаж байна. Би өөрийн мэдрэмжийг сонсдогч, айдас, эргэл зээндээ өдөрт болохгүй. Надад үнцэнтэй хүмүүс, боломж, хайр, туршлагыг би нандинан авч явна. Харин миний замд хэрэггүй болсон бүхнийг тайван суллаж байна. Миний амьдралд шинэ, сайн сайхан орж ирэх орон зай нээгдэж байгаад талархъя. Би өнгөрснийг хүнд итгэж, өнөөдрийг хүлээн авч, ирээдүрөөгөө итгэлтэйгээр алхаж байна. Тийм ээ. Алхаж байна. Талархъя. За тэгээд араас нь ог нэрээ хэлээд өөрийнхөө шүтээнүүдтэй залбираарай манайхаа. За ингээд ийм байлаа да манайхаа өнөөдрийн 6 мэдээлэл маань энэ хүрээд өндөрлөө. Бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээ бусдаагаа хуваалцаад шеэрлээд гэрэл болж түгээгээрэй манайхаа. Бүгдээр нь эрүүлийн хийх хүсье. Бүгдээр нь амар амгалан хүсье. Астро Золан байлаа. За түр баяртай манайхаа.